Yeah, hi guys. Hi. За өнөөдөр имжлэг үлээ. Unboxing. Тий. За мэдээч хүмүүсүүдийн маш хүсэн хүлээсэн манай үзэгчд бас нэлээд өсөн хүлээж байгаа. Тэгээ бид хоёр ч гэсэн нэлээд удлаа. Тэгээ та нар unboxing гэхээр баг юуны талаар гэдгийг баг бид хоёроор хэлэлтгүй мэдчихэж байгаа баха. Тэгээд өмнө нэг авчираад фейлдсэн тий. Эвдэрх юм байсан. Тэгээд хоёр дахын яг захиад баг 2-3 сар болчих уу ирэх гэж. Тий. Яагаад ингэж удсан юм бол тэр бүүмэг. За тэгээд unboxing видеого эхлүүлье. Удаан хугацааны турш хүлээсэн тий. Тэр зүйлээ өнөөдөр задлах гэж байна. Мэргэжлийн төвшний одоо задлаа тэгээд тодорхой танилцуулна. Яа тий. За тэгвэл эхэлцгээе хөө. Яа эхэлцгээе. Зя. Гаргаж ирэх үү. За. Яа. юм байна. Тий. За энэ дотор хайрцаг дотор юу байгаа гэхдээ үзье да тий. Одоо задлах гэсэн дээ. Яа. Шууд л задлах. Манай хоёрын залбирж байгаагаар дээрх шиг эвдэрхий гэдэг үгээр тэр эсэл гэж боддог тий. Дээр чи нэг амар попрол радиото болсон. Эвдэрхий юм. Тэгээ эвдэрхий сайн харж найдвартай юм руу газруудаар захиалах бол эвдэрхий мөрөөдөр үлээл тохиолол дуусдаг юм лээ тий. Тий. Ер нь бол тийм ягууртай юм байна лээ. Зя аман дээр нэг жижиг юм байна. Энэ бодвол зөндөө нэг анхаар 110% бол гэдгийг та шалгасан нь бол энэ залгаж болохгүй тог бууруулагч та шууд залгаж болохгүй тог бууруулагч ашиглана уу гэнэ. За энэ мэдээж сүнсний EMF K2 гэдэг иймэрхүү детектор гэж магадгүй юм шиг байна. Миний бодлоор хэмжээг нь харуулах. Тий, хэмжээг нь харуулах юм л. За ямар ч гэсэн амар сабурлаа болтой юм байна. Йоо, за ингэж нэг төхөөрөмжтэй болох гэж. За тэгэхээр төхөөрөмжтэй болохоор манай хоёрт яана вэ гэхээр үндсэн paranormal content-о urbex-тэйгээ хослуулна л гэсэн үг. Тийм ээ. Уулаа зүгээр ингээл яваал юм уу хоноол бодог байсан л одоо шууд эднэрээ жинхнээс энд юм байгаа юу байхгүй юу гэх юм тийм батлаад явна. Манай хоёр одоо нэг мах шатаадаг. Тэгээд гэрлээ унтрааж хэсэг чимээ чагн зогсдог үеуд бол одоо ингээ ард өнгөрлөө тий. Ер нь бол сайхан болчих юм аа. За тэгээ та нартай тий чадах чинээгээр л тайлбарлаж өгье даа. Гэрцтэй юм. Өөц. За ийм юм харагдаж байна. Иймэрхүү юм харагдаж байна. Оо яг тийм юм байна шүү дээ. Заран. EMF 2 сүнсний детектор. Ийм юм байна. За энэ гараа авах юм. Чин икүү дээр харж харж байгаа л ориг гиснээс нь л захиалсан да. 5 өнгийн өнгө байдаг. Энэ одоо төлцөл. За малчаа хөрөмжүүдээс юу яах магадaltaй. За жишээлбэл ийм байт юм байлээ. Энэ маань болохоор одоо арзайтаг болон барилга байшин байгууламжны захиргаан энерги хэмжилтийг хэмждэг. Тэгээд сүнсний орон зайг бас хэмждэг. Иймэрхүү төхөөрөмж байдаг. Энд чинь одоо 5 өнгөтэй байдаг. Ногоон, бүдэг ногоон, шар, улбар шар, улаан гэдэг. За энэ эхний хоёр дээр байхад бол ерөнхийдөө барилга байгууламжийн одоо ингээд юу гэдэг одоо энэ арзайтаг байлаа гэхээр энэ хавьд ингээд хөхөд мэдэрч ингээд аснаа гэсэн. Юугүй бүр ингээд цахилгаангүй ингээд юм хав арах балгас дотор бол мэдээ цахилгаан юм чаа асахгүй байгаа тохиолдол байдаг шүү дээ. Тэгээд ингээд одоо детектортэд ингээд явж байхад ингээд одоо гэрлээрээ ингээд юу байдаг байгаа одоо ингээд за стоочлаар ингээд нэг юм одоо гэрлээрээ нэг сүнсний толгой хэр байгааг ингээд хэмжиж өгдөг юм багж байгаа. Ойр байгаа хол. Тийм, ойр байгаа хол байгаа. Тэгээд ямар шиг юм байна. Улаан луур толтлаас гэсэн үг. Ер нь бол сүнсний
орон зай хэр байна гэдгийг нь одоо энэ хэдэн гэрлэлээр ингэж ялгаж өгдөг байхгүй. За асч гэнэ харъя. Ээч. Одоо энэ харж байна. Одоо ногоон буугач. Одоо энэ тогтцолтой энэ нас. За энэ хард энэ уц руу ингээд өгөхөөр ингээд асч байгаа байж. Ингээд асч гэнэ. Ингээд. Тийм байна. Уцрууд өгөхөөр. За уцрууд өгөхөөр ингээд асч гэнэ. Энэ яад бол захилгаан зүйл. Захилгаан зүйлийг ингээд мэдэрдэг байх нэ. Тэнгүүд одоо энэ улбар шар дээр л одоо ингээд шар өнгөн дээр л одоо ингээд байгаад байгаа байж. Тэнгүүд харанхуй болгосон дотор бит хоёр бичлэг хийхдээ утасныхан одоо онгоцыг гүйлгэх чинь. Аирпланаа гүйлгэх чинь гэсэн үг шүү дээ. Тэгээд харанхуй болгосон дотор ингээд детекторт явна. Одоо ингээд утаснаас холдонгууд ногооноос илүү ингээд асахгүй байна. Тэгээд одоо энэ аваараад ингээд детекторт явна гэсэн үг. EMF K2 гэж цахилгаан орон загш мэдэрдэг байх нэ guys. За ингээд онцчлаа. Энэс ориг юм цаанаа өрөөд юм шүү те. Барьж мархад. Тийм. Энд хулих master copy, A copy гэж байд юм билээ. Тэгээд мэдээж оргийн захиалсан байгаа. За дараагийнх юу вэ? Хамтдаа цай. Сав боглоо бодлмол гэж найгуу бод юм байна тий. Яа, зэм утсаа сэтгэл санаа сайхан болж шүү. За. Жоо том юм бид юм. Яа. За нэг юм хаа. PSP 7 Pro. Одоо цаг үед одоо юу гэмтэй. Одоо цаг үед хамгийн сүүлийн үеийн загвар нь тий. 2024 онд нээлттэйсэн 2024 оны 8 сард нээлттэйсэн гэлүү дээ. Урд нь болохоор 2000 энэний өмнөх загвар нь болохоор 2009 онд нээлттэйсэн байлээ. Тэгээ уул бол гарах хугацаа нь 2021 онд гарах хэрэгтэй байсан боловч судалгаа шинжилгээ бүр сайжруулалт хийсээр байгаа. Бүрэн төгс хувилбарыг. Бүрэн төгс хувилбар нь 2024 онд гарсан. За энд харагдаж байна уу guys? Руу гарын үсгтэй байна. Thank you so much for your order гинэ. За. Гоё юм хайрцаг хайрцагтай байна. Янз. Гоё хайрцагтай юм байна. Яа, эсэ шумууланд азуулсан ч хэцүү шүү. Хоёрдоо шумуулны бол явуулсан да. За. Гарын авлага guys. Дотор батарей ингээд ийм 3 зай. Тийм 3 зай. Тэгээс өөрөөр бас сэнгэлж болдог гэж байсан. Манай хоёр шиг өдөө гадаграад цэнэггүй үнд бол батарей хэрэгтэй байгаа. Panasonic-ийн иймэрхүү 3 зайгаар хурж ирд юм байна шүү guys. За радио минь. Алдарт радио минь. Константин PSP 7 Pro Street Box гэж юм байна. Энэ дээр нэг талаар яг. За энэ маань болохоор 2024 онд нээлттэй хийсэн радио байгаа. Тэгээд одоо энэ детектор дээр байдаг шиг одоо энэ нь бас ингээд захилгаан орон зай, сүнсний орон зайг хэмждэг ийм нэг антентай. Тэгээд бас өөр төрөө бас яг юм давхар юм антентай. Ийм зүйл байгаа. За энэ талаарх мэдээлэл байна. За энэ PSP 7 дээрх мэдээллийн та нартай ChatGPT-гээс уншаад өгье. PSP 7 Pro эсвэл Spirit Box SP 7 Pro гэж нэрлэдэг юм байна. За тэгээд радиогийн долгионыг хурдан сольж sweep сүнс эсвэл paranormal оршууд харьцах орлох хийхэд ашигладаг төхөөрөмж юм аа гэнэ. За энэ радио долгио маш хурдан солино. AM, FM сүнснүүд тэр долгионд донд үг эсвэл дуу хоолой гаргах замаар харилцах боломжтой гэж үндэслэдэг гэнэ. Яг тийм байгаа. За тэгээд зарим загварын цахилгаан соронзон орны мэдрэгч EMF детектор эсвэл ухаалаг гэрэл тохиод дагалддаг гэдэг ч аахгүй. Тэгвэл өнөөх маань энэ болоод ирж байгаа. Тэгээ энэ болохоор өөр дээрээ бас иймэрхүү юмтай. Иймэрхүү детектортэй. Гэхдээ одоо ингэ нүсөөгөө тий.
Энүүгээрээ байгаа байхгүй ингээ мэдээд энэ дээр хэрэг ингээ гарч ирэх юм бол шууд энүүгээрээ нөгөө харилцан ярьж Тий. болно гэсэн үг. Одоо ингээд хоёлаа энийг мөнхийн асаалттай явна гэсэн үг байхгүй. Тэгээд ингээд гэрэл тохиог нь хоёлаа тэнгууд эхлээд захилгаан орон зай тэр дахар болгосон төрийг үүл явж тий. Тэгээд тэнгууд энэ радиогоо асаагаад хоёлаа үг асууж үзнэ. Түшигч нь хүн байна уу маань уу гэж хэлдэг. Одоо тэрэн дээр самд амар болж эхэлж байна л гэсэн үг тий. Товчхондоо сүнсний хоолойг барихын тулд радио давтамжуудыг ашигладаг төхөөрөмж юм а гэж шүү. За нэг үндсэн мэдээлэл бол нэг иймэрхүү юм байна guys. Тэгээ иймэрхүү гарын авлагтай байвал ориг, гарын авлаггүй байвал хуурамчаа гэж ойлгоорой гэдэг. Тий. За цойло батарейг нээж үзье тий. Энэ яа гэм бол Чөтө өөрөөр чинэлдэг гэсэн үг юм байна. Аль. Наа чи задлаад дотор нь батарей хийх юм болов. Наа чи зөв цойло нэг тухтаа суужаад харъя да тий. За ингээ батарейг нь хийсэн. За ингээ анхны гэрт болчихсон. Харин. За сенсор. Power. Зямчсан гасчлаа. Басчлаа гэж хэлсэн үү? За энэ ингээд өөр дээр ингээд чихвж орд юм байна. Чихвчээр сонсож болох юм тийм. Мүүтэлж болд юм байна. За ичэр. Power гэдэг төвч. За power дээр даасан. Тэгээд шуум баг байхгүй. За энэ зөв ойлгоно ингээд гэдэг юм болчихсон. Сонсож микрофон дээртэй. Скэн хийж болдог нэ. Ингээ гэрлэн тасалдаг. Ингээ асаачилт юм ээ. Хүн байна уу? Тэсээ дэнийгээрээ. Энэ болохоор энэ дээр болохоор хоорондоо болохоор би энэ дээр алгүй өгдөг байна. Одоо хорвоо дэлхий дээр хамгийн дөх энэ ихээс яачаа. Хамгийн хоорондоо сайн хосолдог төгс хоршдог хоёр зүйл нь гэдэг. Нэлээд судалж байгаа захиалсан байгаа. За та нартай нэг юм харуулъя да. За ямар ч нэг иймэрхүү юм дээ. Одоо энэ гэрт дотор элдв янзын байхгүй болохоор одоохондоо сайн мэдэгдэхгүй л юм тий. Тэгээд бид хоёр бас энтэйг бас нэлээд харьцаж сурах хэрэгтэй байгаа. Энтэйг бас нэлээд харьцаж сурч сайн сурах, сайн ашиглаж сурах хэрэгтэй байгаа юм да. За микрофоноос үл юу гэх юм бэ? Заавчсан радио. Цэс мэс байнгын нэг ижил биш. Өөрчлөлтүүд юм уу? Байна уу? Надаа. Микрофон дээр чи ингээд жоох гэхээр энийг хэлсэн гадраад. Байна уу? Цнаас л гэж байна. Тийм, утсан дээр л зовлож байгаа. Энэ болохоор ингээд байнгын гэхгүй. Энэ болохоор юу байд юм бэ guys? Одоо ингээд бүрэн төгс болгосон хувилбар нь хэвэл юм лээ. PSP 11 гэж байд юм байлээ. Бит хоёр өмнө тэрийг захиалаад гэсэн чинь тэр нь эвдэрхий бол тараа. Тэр нь болохоор хоёр иймэрхүү байх юм лээ. За нэг иймэрхүү гэдэг л операцийн одоо чинь энэ юу яа гэх юм бэ? Нацаа ханд авсан уцтай болоо. Хөрөж байгаа гэж бодлоо. Одоо хөдөлсөн. Тэг тусан асуулт хэлээ яг уу.
Байна уу? Төсөг байна уу? Төсөг энэ хариу өгөөрэй. Төсөг байна уу? Энэ хөлбөмбөж болохоор ингээд тэр улаан төсөв Харин төсөг байна уу? надаас цаана хийх юм. Синсэртэй. Антинан гоо. Үнэхээр нам дот болчихж байгаа тийм. Хийсэн юм. Яа Наа тийм одоо ингээд тасаад хийж байна. Сармцсан юм шиг. Сая яагаад тэр ингээд болохоор юм. Дулаан мэдрээд ингээд юм. улаан мэдэрт юм байна. Дулаан мэдэрт юм шиг. Дулаан мэдэрт үз мат. За санаачлах төсөг байна уу? Яаж та чи утсан дээр нэг юм тавь. Ямар нэг бичлэг үү? Бичлэг тавихаар одоо юм мөн дотор орж ирж магадгүй. Байж юу? Тэгвэл ажмаар нарах. Төчүүр арны тавштай тань яаж хаач хинэр юм зүгээс яах вэ яваад чи юу вэ? Эцэн дээр энэ ярьж байгаа юм арай нэг амжихгүй л өгч. Эцэн дээр ярьж байгаа юм бол дамждаг юм шиг байсан. Сэрэнж дээр хоёулын шиг юм хийж байгаа юм. Байна уу? За энэ бол ингээд ямар ч тавилт их боломжгүй тийм. Ямар ч сайн юм хэлж байна даа. За энэ онцлогчтой юм байна. Ямар ч тийм байна хоёроо сайн судалж байгаа төшөө дахиж нэлээд сайн судалж агаад бид хоёрын ашиглаж мэддэггүй юм яг юу байна гэхэд тэр авда сайн судалнаа энэ миний ингэж байгаа нэг зовтой чөлөөтэй үеэр нэг сайхан уншиж судлахаас за тийм ямар ч байсан Монголдо ингээм хамгийн анхны ингээд энэ төхөөрөмжтэй болж байгаа одоо маш их баяртай байна. Тэгээ цаашдаа одоо ингээд паранормал контент одоо ингээд одоо season 3 гарна шүү дээ. Season 3-аар одоо ингээд тий season 3 солирсон эпизод 3-аараа ерөнхийдөө ингээ орох нэ guys. За төвшиг сэтгэл санаа хэрэг байна. Мэдээж сэтгэл санаа бол гоё байна ингээд яг одоо мэрэгжлийн тий хамгийн сүүлийн үеийн төвшний тоног төхөөрөмжөөр ингээд Константин паранормал гэдэг яг ингээд судалгаа хийгээд явна гэхээр мэдээж их баяртай байна. Тэгэхэд өөрч хэлэх үг алга та. Маш л гоё л байна гэж хэлэх байна. Ямар ч Монголд анхдагч болж чадсан баярлалаа тэгэхэд. Өөрсөндөө баярлах юм уу тий. Ямар ч байсан тэгээд юу байна иймэрхүү радио мадиатай болоод ерөнхийдөө нэг контентоо хөгжүүлж байгаад л ерөнхийдөө гоё байна тий. Одоо хүмүүстэй нэг арай нэг жоохон үзүүштэй гоё юм гаргаад одоо зөвөр ингээд уцаараа бичлэг хийгээл өөрсдөө ингээд явдаг байсан бол одоо мэрэгжлийн тоног төхөөрөмжөөр нь ингээд хайгаас судлаад болвол харилцан ярилцаад явах нэ. Ер нь бас их гоё санагдчих байна. Тий. Ер нь тэ чааш тааштай ч гэсэндээ мэдээж контентоо сайжруулахын төлөө бид хоёр нь хичээх болно. Тэгээд тулгамж байгаа асуудлуудаа тэгээд цаг хугацааны ирэхээр дараа явах байхаа тэгэхэд
Үнтэй сайхан байна. Нэг бол зөндөө харсан л. Энэ хоёрын Шөнийн дуран үзэгчээс ирсэн бэлэг маань. шөнийн дуран маань нэг иймэрхүү байдаг. Ийм тоног төхөөрөмжтэй л явахандаа. Тийм тоног төхөөрөмжтэй. Нөгөө мангас гэрэл нь үүдчихдэг бүр балаа. Мангас чийдэн маань өвдөрч одоо бид хоёр тоо тоног төхөөрөмж гэх юм бол одоо эднэр байна. Тэгэл гар утас. Тэгвэл мэргэжлийн камер мамер тийм өндөр түвшний юм бол байхгүй. Тий. Би одоо амар юм уташ. Зүр багаас нь л эхэлж ин да. За яг иймэрхүү юмнуудаар л одоо контент болгож чинь шүү дээ. Тий. Тэгээд нэрээ donation нэлгээсэн хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд Баярлалаа. donation чинь бензиндээ зарцуулна, эдэж уухандаа зарцуулна. Мань хоёрт бас их хөөрхөн хэрэг болноо. Тий. За тэгээд бит хоёрын хамгийн анхны гэртээ танилцсан та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд эпизод 3-аар уулзцаах уу тий. Эсэд 3-аар уулзцгаая та. Тэгээд наа бас нэг гоё газар хэрэг олох юм бол стриминг гэсэн төлөвлөгөөтэй байгаа тий. Стриминг гэж чеклж үзнэ маань гэр тий. За тэгээд эпизод 3-аар уулзлаа. Түр баяртай guys.